Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Таны телевизийг үзэн сууж байгаа үзэгч та бүхэндээ зориулаад 435,000 тэнцүү 20,000 нэвтрүүлгийн ээлжид цааш шинэхэн нэгэн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаад бид бас нийс лотынхаа бас нэг төвөн хэсгээс болоод та бүхэндээ энэ удаагийн нэвтрүүлгийг бас бэлтгэн үзүүлэх гэж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань ямар хүн оролцож за бас одоо бусад хүмүүсээс хэрхэн яаж асуултынхаа хариултыг авч өөрөө хамгийн сүүлийн асуултанд бас амжилттай хариулах уугүй юу гэдгийг та бүхэн бас нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад хүлээн авч үзээрэй гэдгийг хэлье. За энэ бол ер нь хөлөөлөлгөө их байд юм байна. Хүн бол их явд байна. Бараг 4 замын уулзах шиг л одоо энэ явгууны хэсэг бол ер нь нэлээд их хүнтэй байна. За энэ удаагийн асуултууд бол ер нь их гайгүй боломжийн асуултууд таарсан байгаа гэж бодож байна. За эхний асуулт бол одоо говьд цэцэглэн ургадаг бэлчээрийн ургамал ямар ургал вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр энэ асуултыг одоо тавих оролцож байгаа би яг одоо энэ чинь сонгоно. Тэгээд та бүхэн нэвтрүүлэгтээ үргэлжлүүлээд бас хамтдаа байгаарай гэж хэлсэг байна. Яг ингэдэм юм аа. Баах нэвтрүүлгийг эхлүүлээд ярьж байгаа. Яг өнөө сонгох гэхээр хөнгө орчтой. Нэвтрүүлгийнхаа эхлэлийг хийгээ ярьж байгаа хугацаанд бол их олон хүмүүс хайгуур ингэ сүлжлээд яваад идэв. Яг хүн сонгох гэхээр хөнгө орчтой. Гэхдээ зүгээр их олно. Энэ залуугаас сууж үзье. Сайн байна уу? Одоо юм асуух байх. Кристлизээс явж байгаа. Наач утгасч. Энэ 435,000 тэнцүү 20,000 гэсэн нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээ та нэг 5 10 минут цаг заваараа манай нэвтрүүлэгт орцсон гэж байна. Танд би 4 асуулт тавья. Дөрөвдөнд амжилттай хариулах юм бол 20,000 төгрөг. За нэр хэмлээ. Хөр орчир. За. Нэвтрүүлгийн дөрвийг танилцуулъя. Гайгүй энгийн. Нийтдээ 4 асуулт байгаа. Тэрний эхний 3 асуултанд нь болохоор та өөрөө хариулахгүйгээр бусад хүмүүсээс асууж тэр асуултын хариултыг авна. Тэр бусад хүмүүс нь зөв хариулах юм бол таныг зөв хариулсан тооцоод нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлнэ. Хамгийн сүүлийн асуултанд нь та өөрөө хариулна гэсэн үг. Ойлгомжтой тий? Дөрөвхөн асуулт. За, эхний асуулт. Говьд ургадаг одоо бэлчээрийн ургамал нэрлэх юм. Цэцэглэж ургадаг тийм ээ. Бэлчээрийн ургамал байгаа. Говьд ургадаг. Энийг л нэрлэлэн дээ. Тэгээ одоо тэгэл нэг хүнээс нэг л асуулт асуу шүү дээ тий. Тэгэл олон энийг мэдэх хүнийг л сонгож хоёлаа асууна гэсэн. За нэр хингэлээ хөрөөч тий. За их олон хүмүүс явж байна да. Хүнэл зөв сонгоно да. Зөв сонгоод энэ хүн зөв хариулчвал яа цаашаа өргөжлөл нэрөө буруу хариулчвал нэвтрүүлэг барих юм шүү дээ тийм ээ. За ямар хүнээс асууя гэж бодож байна? Настайхан шүүнээс асууя. Ямар. За баг зэрэг бүр их настай хүмүүс бас их бодилдог тал байдаг шүү дээ сандраад. Харин залуучуудын үед бол бас их сэргэлээ. Бүгдээ тохиол сэргэлээ бас хариуцтай. Асуух нь нөгөө шууд зориод ич. Тэгээд аялал очиад асууч. Нэвтрүүлэгтээ олж байна. Танаас нэг юм асууя гэж шууд асуугаад. Энэ Самбаноо. Сайн байна. Тэгээ нэг юм асууя. Энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ танаас нэг тусламж хийсээд ганцхан асуултанд хариулж өгөөч. За, юунд ургадаг гэдэг? Говьд ургадаг тийм нэг ургамал гэсэн бай. Тий. Говьд ургадаг ямар ургамал гэлээ? Говьд одоо цэцэглэж ургадаг тийм бэлчээрийн ургамал. Цэцэглэж ургадаг бэлчээрийн ургамал. Ямар ургамал? Говь газар. Тий. Илсэрхэг газар юм уу? Тий. Цэцэглэж ургадаг. Цэцэглэж ургадаг тийм бэлчээрийн ургамал байгаа. Бэлчээрийн юм уу? Эми ургамал бол яг юм шүү дээ. Гоёо гэдэг. Эмих бол биш ээ. Биш үү? Бэлчээрийн бол шото говь газар шиг сайн мэдэхгүй юм даа. Гэхдээ ер нь бутуул гэдэг нэг тийм бүхэлдүү цэцэг байг юм. За цэцэглэж ургадаг цэцэгтэй зэрэг цэцэглэж ургадаг бэлчээрийн ургамал. За. Энэ санахгүй гэдэг ч юм. Манай хавтч мэдэж байна мэдгүй нөө. Биш шүү. Төхүүлхөө. За, төхүүлэх ч одоо юу гэж төхүүлмээр юм дээ. Саргас гэдэг нэг ургамал байдаг. Саргас шүү. Мал иддэг л ургамал байна. Тийм үү? Цэцгэлдэг. Тэгээ мал идэхэд ерөнхийдөө их амттай. Яргуурх маягийн цэцэг байна. Тийм, яргуурх маягийн юм байна гэсэн үг шүү дээ. Тэгээ мал идэхэд малын махны амттай болдог. Хүмүүл гэж ургана. Таан гэж ургана. Говь газар ч одоо. Тий, хүмүүс бол биш. Таан бол зүгээр нэг цэцгэлдэггүй шүү. Зүгээр өөрөө дээр хэдэн мурж гаргалын мархаас шүү. Таан бол говь зур гардаг. Нэг цэцгэлдэг ургамал биш л дээ бас. За. Хоёр ингэж саяны нэр донд байна. Зөв хариулт байна. Байна уу за. Тий, хоёрыг биш гэж бодож байгаа хариулт чинь бас зөв байж болно. Тэгээд таал хамгийн гол нь хариулах. Манай оролцогч маань төхөөлөх учраас шууд нэрээ нийлээ явчих шиг боллоо. За Хүмүүл гэж байдаг юм. Хүмүүл би түрүү биш гэж хэлсэн шүү дээ. Тийм л үү. Таар хүмүүл биш. Мангар гэж байдаг юм. Мангар гэж. Таны нөгөө биш гэдсэн энэ биш баха гэсэн тэр л байгаа да.
Бишээ та түрүү нэг хэлсэн шүү дээ. Нэг айхтар цэцгэлдэггүй нэг баг зэрэг. Тийм. Тэр чинь юу байхгүй юу? Таан нэг хэлээд байна те. Тэр чинь За. Та нэг хэлж байна тий. За баярлалаа амжилтсаа. За. Уг нь манай оролцогч маань төхөөлөх хэрэгтэй байгаа. Яг нэрийг хэлж яахгүй. Тий, нэрийг хэлэхгүй төхөөлөх хэрэгтэй байгаа. Тэгээ яг шууд нэрийг хэлчихээр би бас шууд авсангууд. Гэтэ ах бай зүгээр. За хоёр дахь асуулт гайгүй. Одоогийн нийслэл Улаанбаатар хот маань олон удаа нэрээс хэлсэн байдаг шүү дээ тий. Тэр дундаас одоо даа хүрээ гэдгээс хойшоо 1911 оноос хойш нэрээ ахин солисон. Ямар хүрээ болсон бэлээ тэрийг л асуух бай. Даа хүрээ байжгаад 1911 оноос эхлээд өөр нэг хүрээ болсон шүү дээ. Тэр нэрийг л асуун да. Энэс сохоо. Шууд очиод асууч асуух хүнээсээ. Настав руу дээр юм. Болно та өөрөө л хүнээс авах шүү дээ. Асуух юм уу? Асуух. Сайн байна уу та? Танаас нэг юм асуугаад энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Асуулт хариултын нэвтрүүлэг. Танаас нэг асуулт асууж тусламж хүсэж байгаа. Та хариулж өгөө туслаад өгөөч. ямар юу асуулт? Айгүй амархан асуулт. Та өөрийн чинь дараа ямар хүрээ боллоо? 1911 оноос хойш. Та хүрээний дагаас Улаанбаатар болсон шүү. 1911 онд уу? 11 оноос хойш. Үгүй. Та хүрээ Олон нэрээс хэлсэн. та хүрээ 1911 8 хат. Бишээ. Даа хүрээ гिचээд нэг ямар хүрээ вилээ тэг болчоо тэгээд Та хүрээ 8 хат. Нийслэл хүрээ. Тэнэс түрүү. За баярлалаа тань. За өдөр сайхан өнгөрөөөрэй. За гайгүй. Хоёр асуултанд амжилттай. Гайгүй юу? Боломж юм байна уу? Би одоо оролцогчийн өмнөөс гайгүй гэж өөр харилцсан юм шиг гайгүй л гэдэг. За гайгүй. За. Гурав дахь асуулт баг зэрэг хүнд. Хүнэл зөв сонгох юм бол гайгүй амархан асуулт авах гэж бодож байна. Зэрлэг хаа гэдэг штэ. Тэрний хоёр настайг нь юу гэдэм болоо гэсэн асуулт байна. Зэрлэг хагийн хоёр настай. Тийм, зэрлэг хаа. Анд явдаг хүмүүс их сайн мэдэх байх гэж бодож байна. Ер нь анд гэхгүй тэгээ ан амьтны талаар мэдлэгтэй хүмүүс бол шууд хариулж болох гэж бодоод байна л да. Тийм. Тэгээд бас л зорилчвол хүнэл зөв сонгох хэрэгтэй. Одоо энэ даваагд авчих юм бол тэгэл өөрөө нэг асуултанд хариулаад ялгч болно шүү дээ, тий. Залуучууд гайг хариулж болох би бодоод байна. Манай оролцогч юу гэж бодож байна? За тэгээд Би зүгээр санд бодож байгаа шүү. Оюут нь ажилдгөө. би хайранд ажиллаж байгаа. За. Өөр ажиллаж. Ажил үйлдэлд явж байгаа гадар. За энэс сохоо. Энэс сохоо. Өөрөө л мэд. Асууныг шууд зориулж авъя. Энэс сохоо. Энд нэг юм боломж байгаа шүү. Бас боломжийг өгч. Нэг хүн дээрш 2 3-уулаа явж байгаа хүмүүс дээр зориод очих юм бол 2 3 хүний дунд асуултаа тавих боломжтой шүү. За. Ихтэй л мэдэх. Тэгээ ирчүүдээс л мэдэх байх гэж бодоод байна л да. Энэ хатаар зураг. За тийм. Сайн мэд. Тий, энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Асуулт хариулт тий. Танаас ганцхан асуулт асуух. За. Зэрлэг хааны 2 настайг нь юу гэж нэрлэдэг юм бол? Зэрлэг хааны 2 настай. Ахнастай мэдхгүй. Тэгэхгүй наа. За. Бүрв доош тий. Бүрв очир уучлаарай. За, бүрв очироо. Харамсалтай нэвтрүүлгийн дөрмийн дагуу одоо нэвтрүүлэг авч цаг гаргасан баярлалаа. Ажил амжилт хүсье. За үзэгчдээ ингээд манай эхний оролцогч маань 3 дахь асуултан дээр бүдэрлээ. Эхний 2 асуулт бол их боломжийн гайгүй амархан асуултууд байсан. 3 дахь асуулт баг зэрэг хүндэрсэн. Гэхдээ би нэг хүнд гэж бодохгүй байна. Ерөнхий ан амьтны талаар мэддэг хүмүүс бол баг шууд хариулж байх гэж бодож байна. Жишээлх юм бол манай одоо зураглаач маань мэдэж байна. Дууны найруулагч маань энэ асуултыг хариулж мэдэж байна. За би өөрөө битгсэн учраас бас мэдэж байгаа. Гэх жишээний байгаа учраас хүн болон бас ер нь хариулж хэмжээний асуулт болов гэж бодож байна. Одоо харин 2 дахь оролцогч байгаа эндээс сонгоё. Ямар хүн байвал энэ хаас сууж үзт юм уу да. За энэ зам гарч ирж байгаа хүмүүсээс энэ залуу болсон шүү дээ. Сайн байна уу? За нэг юм асуух тий. Завгүй. Сайн байна уу? Юм асуух тий.
юу гинэ. За. Сагада хаяа масгалтаа. Институт 435,000 тэнцээ 20,000 гээд нэвтрүүлгээс явж байгаа. Та нэг бодохгүй нэг 5 алфа минутын цаг гаргаад манай нэвтрүүлгийг орцоод өгч би танд 4 асуулт тавиад дөрүүлэнд дамжуулт хариулсан бол 20,000 төгрөг. Яа тэгэл. Тэгвэл. За тэнэр юм билээ. Баяр мөнх. Баяр мөнх. За би танд нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Гайгүй амархан. Говьд цэцгэлж ургалдаг тийм бэлчээрийн ургамалыг нэрлүүлээ. Говьд цэцгэлж ургалдаг бэлчээрийн ургамал. Та өөрөө хариулахгүй. Өөр хүнээс сонгоно юм асуултыг. Тэнийг үү? Тийм. Тэгээ энэ хариултыг одоо мэдэх хүнийг л сонгож хоёлаа асуу шүү дээ, тий. За би асуух юм тий. Та асуу. За. Асууган дээр шууд зорччихвол. Говьд цэцгэлж ургадаг бэлчээрийн ургамал юу вэ? Гэт надад асуусан. Тэр ургамал юу байх вэ? Санаж үзлээ тэгээд. Говьд цэцгэлж ургадаг бэлчээрийн ургамал юу байх вэ? Бохин дээр шиг юм да. Ургамал юу? Говьд цэцгэлж ургадаг бэлчээрийн ургамал юу байх вэ? Ямар ургамал байдаг вэ? Үүс яддаг юм. Үүс ч бас ургадаг юм. Цэцгэлж ургадаг тийм. Говьд ургадаг. Гэтэ бүр их цэцгэлж байна. Баг цэцгэлж байгаа. Тэгээд мал иддэг тэрээр идэх юм бол тэр малын мах их сайхан амттай болдог. Тэгвэл чинь нөө шарт цэцэн шүү. Юу ярихгүй гэдэгсэн. Та зүгээр төхөлж бол нэрийг хэлэхгүйгээр төхөлж. Яг нөгөө дээрээ одоо юу муу хийцээд хоод мод амтлах гэдэг хүмүүс Монгол юугаар хийцээд тий. Араа өөрөөр тий. Халгаа юу? Араа өөрөөр яадаг гэсэн говьд ургадаг байна. Нэг дуу монд байдаг гэдэг тийм. Ганц муу. Юу. На ургамал Ургамал юм уу те? Говьд ургадаг шүү дээ амар болно. тийм юм ургамалтай тийм ямар юм гэдэг дуу. За юу яач төхүүлээд эхний үсгээр чи тэ үсгээр гэсэн нэг юм байгаа. Хээ. Талын таван талгай гэж дуу байдаг шүү дээ. Тананд байна уу? Талын таван талгай. За. Стүүцгүй шүү дээ. Айдгүй. Тэгээд яадан бэ аха. Яа нэг үү. Араа өөр хүнс асуудаг байж тээ. Стүүцгүй. За баярлалаа. За. Одоо яаны ойлоо. Та бол өөрөө мэдээд идэг. Яа. Асуусан хүмүүс маань хариулж чадахгүй байгаа гэдэг. Миний бороо сонгож таа. Харин тий би танд хэлсэн тэгээд Араа нэг хит яарад та бас өмнөөс. ойр хавьд нэг харах хэрэг асууя. Яах вэ? Зарим зогсохгүй яваад байгаа юм уу? Харин тэглээ тий. Ямар ч юм тий одоо. Одоо өөр хүнээс асууд юм уу? Дахиад өөр хүнээс нэг асууж гэж. Уг нэг хүнээс нэг асуулт асуугаад Хариу бол тэгмээр юм шиг. Араа настай хүнээс асуудаг мэт сууж байгаа. нэвтрүүлгийн дөрөв уг нь тийм байгаа. Гэтэ яг энэ дөрмийг нэг удаа эвдээ та. Нэг удаа ч ягаа хаяа нэг бас эвдчихтээ. Энэ удаа ч гэсэн таныг өөрөө мэдээд байгаа учраас дахиад нэг боломж олгох тийм ээ. Одоо энэ зөв үнэ зөв сонгоо. За яриг нэг зүйлийг тавьсан ба тэгээд нэг асуулт над тавьсан. За тэгтээ ингэж байгаа байхгүй. Над тавьсан асуулт нь болохоор говьд ургадаг, говьд цэцгэлж ургадаг бэлчээрийн ургамал юу вэ гэж асуусан байна одоо. Тэгээ би тэрний заваад өөр хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу? Тэр ямар ургамал байдаг гэдэг нэг та надад тусаад өгөөч. Тэр залуу хүнээс асуусан. Уучлаарай мэдэхгүй юу яана одоос. Одоо яг 2 3-ны сонгоод авахгүй нэг. Гоё ойн. Хамаагүй идээд Таан байна. Яг таана. За таана. За баярлалаа. Таана. За таана. Би тэр тааныг заахад энэ залуучууд мэдчихгүй байна. Асуухаар мэдхгүй нэ. Залуучууд насанд байгаа асуух. Баярлалаа. Нөгөө хоёр залуу сая мэдсэн юм шиг эргэж ирснэ тэгээ буцаа яваад билээ. За байцгаа би одоо. За. Мөнгө. За. Одоо хоёул асуулт. За. Даа хүрэг 1911 оноос хойш юу гэж нэрийг өөрчилсөн бэ? Бас хүнээс асуусан би тий. Тэгээ бас хүнээс сон. Тэр хүнээс асууж бол мэдчихвэл. Тэр надад асуулт тавьсан заа юу. Тэр асуултыг заавал өөр хүнээс асуух хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи зөв хариулах юм бол би одоо нэг нь зөв хариулж одоо хоёр дахь асуулт. За 1911 оноос хойш даа хүрээг юу гэж нэрлсэн бэ? Энэ асуултанд миний өгсөн хариулт юм байна. 11 оноос хойш 11 оноос хойш нийт хүрэг нэрлсэн. Тэгээ. За Аа баярлалаа. хоёр дахь асуулт нэрлсэн. За амжилттай. Боломжийг олгосон бас маш сайн ашиглаж байна. Одоо 3 дахь асуулт. За.
За 3 дахь асуулт Зэрлэг гахааны 2 настайг нь юу гэдэг юм бэ? Орой. Одоо би өөрөө хариулна тий. Үгүй. Бас Дөрөвчдөө та өөрөө. Энийг бас асууна. Тэгэхээр одоо хүнээ бас их зүг сонгох хэрэгтэй тий. Тэр аяа да. Зэрлэг гахаан 2 настай. Уцаар асууж болдог ба. Тийм Нэг манай нэвтрүүлгийн өрөм тийм байхгүй. Минунд байхгүй. би хийж болдог юм. Та мэдчихэв. Эрэгтэй хүнээс асууя. Би ч Зэрлэг гахааны 2 настай тоорны ахыг юу гэсэн бэ гэдэг. 2 настай Зэрлэг гахаг гэсэн үг шүү дээ. Тий 2 настай Зэрлэг гахааг. Тэгээ энэ цаасан мэдээж энэ даа. Бодож байгаа тэгээд харж байгаа хүнээ зөв сонгоод. Таны өмнө оролцсон оролцогч маань яг энэ асуултан дээр бүдэрсэн. Хүнээ буруу сонгоод. Харин тийм. Та бол өөрөө мэдэхгүй нэ тий. За яг хоо тэгээд баг зэрэг төгөөлж игээд болохгүй бол ихний үсэг хүмүүсийн хэлээ тэгээд болно. Энэ асуусан юм байна. Энэ залуугаас сууд яг энэ явж байгаа. Энэ ахаас яг хоо Нэг одоо тэрэнд хариулж гэсэн хоёул нэг юу яасан бэ? Тоо. Энэ яриад. Тэгээд зэндээ ирдэг. за очиж асууж. Сайн байна уу? Юм асуугаад яа. Би энийг YouTube орсон юм аа. Тэгээд надаас нэг асуулт асуусан. Тэгээд асуултыг заавал би өөр хүнээс асуулт дамжуулсаад хариулах хэрэгтэй байхгүй. Тэгтээ тэр яг энэ надаас одоо 4 асуулт асуусан. Би хоёрыг хариулдаг л хүн. Одоо 3 дахь асуултны Зэрлэг гахаан одоо 2 настай Зэрлэг гахааг юу гэсэн одоо тоорооны ахыг гэсэн үг байхгүй. Юу гэж нэрлэдэг вэ гэж асуусан байхгүй. Тэгээд би тэрний асуултыг заавал өөр хүнээс асуулт хариулт сонсох хэрэгтэй байхгүй. Тэгээд төгөөж өгч болно тийм ээ. Тоороо тэрний дээдтэх юм байна л дээ. Зэрлэг 2 настай Зэрлэг гахааг 2 настай Зэрлэг гахаан нэр гэсэн юм байна. Хоёроо воёнд гэж хэлдэг юм бол юу гэж хэлдэг юм бол ямар нэг юм байдаг гэж асуусан. Биш. Хээ үсгээр ихэлсэн нэг тийм нэр байгаа. Ямар үсгээр? Хээ үсгээр ихэлсэн 4 үсгтэй. Та гэхдээ нэрийг хэлж чадахгүй шүү дээ. Хээ үсгээр ихэлсэн 4 үсгтэй. Хатардаг матардаг энэ ойлголцоо юм дахгүй. Зайг гороотоо хасаад. Бас л 3 дахь асуулт дээр бүдэрчлээ одоо яана. За та өөрөө мэдэж гинөө. Гэмэтгэхгүй та. Та өөрөө мэдчихээ шууд хоёлоо би танд сүүлийн асуултыг тавиад таныг бас их яарч байгаа ч гэсэн цаг гаргасан учраас би таныг бас яарч болж байна. Хээ үсгээр ихэлсэн 4 үсгтэй та өөрөө мэдчихээ. Тэгвэл хамжаад хариулсан гэж бодоод. Үгийн үндсэн нь Хээ үсгээр ихэлсэн 4 үсгтэй. би юу вэ? Юу байж болох вэ? Хоо. үгийн үндсэн болж байгаа. Хээ хи. Үгийн үндсээ зүгээр. Хоо. Яг Таад одоо хүнээс асуух гэж байна тийм. тий та өмнө хүнээс суугаад тэр үнэ хариулаагүй учраас болохгүй. Тэгэхээр би танд бас ахаад бас өөр хүнээс суух тийм. Одоо мэдлийн өрөө хитэрчээд байл та тэгээ таныг яг маш их ярьж байгаа гэсэн цаг гаргасан учраас та өөрөө мэдчихэвэл хоёулаа цааш нэвтрүүлгээр өргөжлүүлээд ахаад л ганцхан асуултанд та өөрөө хариулна. Тэгэх юм бол нэвтрүүлэг ялгч болох гэдэг. Үндсийг хэлж болохгүй шүү дээ. Би үнцийг хэлчих юм бол таад хэлчих шүү дээ. Таад тоглоо. Тий би танд үсгийг хэллээ. Хээ гэд хэллээ. Тэгээ 4 үсгтэй. Тэгээд юм байна. Ахаад хатдаг гэдэг. Тийм хатар матартай бол биш ээ. Хоо моо хавцаад байгаа да. Хоо моо сайн бод. За санаа байл доо нэг. Тийм ээ тийм. За би танд бүр их гоё тгүүлээ хэлье. Хүнийг яан гэж хэлдэг үлээ. Нэг гипнозт гэж ярьдаг штэ. Одоо хоослох. За тэгээд тэр шиг наад чинь тэгээд Хоослох. 4 үсгтэй. За тэгэхээр та Ховс. тий ховс. Би нэг сонссон нөө бас ховс. За тэгэхээр Зэрлэг гахаа 2 настайг нь ховс гэж нэрлэдэг байна. За бас та юм мэдээд бастай хамтдаа юм мэдчихтэй. Одоо их амархан асуулт байгаа. Та өөр хариулна тий. Гарыг хүндэтгэлийн үг нь мотор гэдэг шүү дээ тий. Тэгвэл доромж үг нь юу гэдэг? Мотор. Биш ээ, доромж шүү дээ. Хүмүүс одоо юугаад итгэж ярьдаг вэ? Доромжлол. Авна. За. Яагаад тэгж доромж хэлж яах гэхээр хүний зүгээр антомын одоо арга хасаар авч ирсэн бол яг гарын
Ясвал савар гэж нэрлэдэг тий. Тэгээд тийм учраас саруу гэж нэрлэдэг тий. Тэгэл бас савар гэж ерөнхийдөө доромжилж ярьд юм байна л да. Дууд нь саврууга татах хэрэгтэй юм байл гэдэг. Тэгээ савраа тат. Тий, савар. За. За баярлалаа. Баяр мөх тий. Тий, баяр мөн. Юм мэдчих авлаа. За тэгээд нэвтрүүлгийн ялагч болсонд нь баяр хүргэе. Нилээн дэмжлээ. Та За, тэгээ өөр их сайхан. баярлалаа. Тий. Бас Та надад их таалагдлаа. Яг тэр өөр их сайхан ирч хүчтэй. Тий. Тэгээд ерөөсөө би нэг зориод хичээгээд би нэг мэдлэгээ давж явах уу? Минчлэгээ. За болно шүү дээ. Би сайн төрийн өмч ороод ирлээ л дээ. За. Тэгээ төрийн өмч дарга нь Цогтбаатар гэж миний найз байгаа маа. Тэгээ энэ сайхан хөтөлбөр хийж байгаа хүн найз руу ороо гасаж энергитэй таарна шүү дээ. Тэгээ найзтай бас баярлалаа. Замдаа найзтайгаа уулзаад энэ сайхан дэвтрүүлээд юу яалаа шүү одоо ялтаа шүү гэдэг. Нэг сайн хүний нөлөө хиймээр одоо хажуудаа таанаас надад энерги сайтай байгаа үстэй тий. Магадгүй таны энергич бид Өөр би усмаа савраа татах байсан юм дээ. За баярлалаа. За баярлалаа. Ингээд нэвтрүүлэг ялагч болсон дахин баяр өргөд 20,000 төгрөг танд бас хадгалж байна. Зуртаа гарах уу? Гаралгүй яах вэ? Нэвтрүүлэг гэж зуртаа гардаг байдیں۔ За тэгээд энд бас нэг зүйл байгаа. Уучлаарай та чих яараа үе шиг байна зүгээр. Сүр сар гэж явж байгаа. Харин тийм ажилттай гэж яараад шиг байна. Монгол Улсын татварын хууль нь хүн амын орлогын албан татвар гэж байдаг та мэднэ. За энэ татварт бол хүн олсон орлогоосоо 10%-ийн татвар төлдөг иргэний үүрэг байгаа. Энэ үүрэг. Тийм. Тэгэхээр та түнгийн сая нэг 20,000 төгрөгийн орлого олцсон учраас үүргээ биелүүлээд нэг 2,000 төгрөгийн татварыг төлөх байх гэж бодож байна. За. Тийм. Тэгэхээр та 2,000 төгрөгийн татвар задгаа мөнгөө танаад аваад өгч. Байдгүй. Эсвэл задлахуу мөнгө. Задлуу. За энд задлууч тий. Тэгээ задлуу. За. Тэр бол яг байдаг шүү дээ. За. Өдөрт та бүхэндээ өргөж байгаа энэ удаагийн нэвтрүүлгийн маань 2 дахь оролцогч маань их сайхан боломжуудыг бол ашиглаад өөрийнх нь бас мэдлэгийг өргөжчихсэн их сайхан одоо шалгаад сориод за тэгээ нэвтрүүлгийн одоо ялагч болох болцдыг бол хангаснаар ингээ ялагч боллоо. Тэгээд нэвтрүүлгийн зүгээс 20,000 төгрөгийг өгсөн. Тэгээд татвараа төлөх одоо 2,000 төгрөгийг бол бас задлуулаад бэлдэж явах шиг байна. Тэгээд мэдээж хэрэг иргэнийхээ үргийг биелүүлнэ гэдэгт бол манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүн болгонд бол би бас итгэлтэй байдаг. Оролцож байгаа тодорхой хэмжээний орлого болж байгаа учраас их орныхаа үзэл цэцгэлтэй бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад бас татвараа төлж байгаа иргэнийхээ үргийг биелүүлнэ гэдэгт бол би бас итгэл дүүрэн байдаг. Ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг бас нутан сууж одоо үдсэн үзэгчид та бүхэнд бүгдээрэнд маш их баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлгээс та бүхэн магадгүй одоо мэддэггүй анзаардаггүй байсан зарим нэг асуултынхаа хариултыг бол олж чадсан гэдэгт бол бас итгэл дүүрэн байна. Дараагийнх нь нэвтрүүлгийг бид бас нийс лотынхаа аль нэг боломж талбайгаас бол үзэгч та бүхэнд өргөх болно. Магадгүй энэ нэвтрүүлэг таач бас авах боломжтой шүү. Нийс лотын хаан ч хамаагүй бидтэй таарад бас манай нэвтрүүлэгт оролцоод ялагч болоорой гэдэг үзэгч та бүхэнд уриалга хэлэх байна. Ингээд дараагийнх нэвтрүүлгээр бас ирэх уулзцаая. Баярлалаа та бүхэнд. Иргэн бүхэн төлж авах хэрэгтэй. Татвар төр оршуу гэдэг зүйл бол тий. Яг үнэн шүү. Татвар гэж төр оршдог тийм ээ. А төрийн дор мэдээж татвараас бүрдчихэж төр харин тэр татвараас болсон мөнгөийг төр сайхан ард түмэндээ Хоёр зарцуулах хэрэгтэй. Хоёр зарцуулах хэрэгтэй. Зөв зарцуулах хэрэгтэй тий. Бүх нь бол зөв шүү дээ. Татвар байж төр орсон. За баярлалаа. За өдөр сайн өнгөрөөр. За Баярлалаа. баярлалаа. За баярлалаа.